За сайн байцгаана уу? Та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Хэмээгийн өглөө богино цуурлуудынхаа 2 дугаархыг та нартай хүргье. За өнөөдөр би босоод бясалгалаа хийчээд цайгаа уучаад ажилд явахаас өмнө ингээд юм нэхэдсэн. За юм нэхэх бол маш сайн бясалгал байдаг. Төвлөрөл, ухаарл тэр бүгдийг бол өгж яадаг. Тэгээ өнөөдрийн миний бодсон сэтгэлд мань ургаж байгаа нэг 3 бодол байна. Энэ бүхнийг та нартайгаа хуваалцъя гэж бодлоо. Миний хийж байгаа хэлж байгаа болгон бол зөв гэж би бол хэлж байгаа юм биш. Гэхдээ та бүхэн бас санаа авч амьдралдаа хэрэгжүүлэх тийм зүйл байвал бас та нарт минь хэрэг болж магадгүй гэж ингэж бодож байгаа. Миний ажигласнаар миний одоо олон жилийн одоо туршлагаарч гэх юм уу энэгээр бол одоо өглөө босоод нэг 3 дадлыг бол заавалчгүй одоо хөвшүүл сурах зүйтэй юм шиг байгаа. Нэгдүгээрт нь бол ямар ч байсан өглөө босоод нэг өөртөө зав гаргаж богинохон бясалгалыг бол хийж явах. За бясалгал хийхгүй маа гэхэд өөртөө одоо сайхан үг хэлж инээмсэглэж явах тий. Баярлалаа, талархлаа гэж хэлж явах. Ядчил өглөө босоод өнөөдрийг одоо би ингэж эрүүл саруул сэрж байгаадаа баяртай байна. Баярлалаа, алтан нарандаа баярлалаа, баяжтай баярлалаа ч юм уу ингэж хэлж явах. За тэгээ энэ юу ч хийж болно шүү дээ. Амжилт, аятуух, эрч хүч гэд хэлж болно. За энэ бол их чухал юм шиг байгаа. За хоёрдугаар зүйл маань бол одоо энэ дэлгэц харахгүй бах. Зарим хүмүүс бол өглөө босонгууд л гар утсаа бол үзэл ингээл байдаг. Мэдээж хэрэг одоо имэйл шуудангаа шалгалдгүй яах вэ? Гэхдээ тэрэнд ингээл өглөө босоод хамаг цагаа өрөөд байж бол хэрэггүй. Аль болох одоо дэлгэцнээс хол байж орчин тойрноо сайхан мэдэрч гэр орныхондоо хамт байгаа хүмүүстэй хайр шингэсэн цай кофегийн чанж өгөх одоо жоохон одоо нүүр гараа угаасан ч гэсэн өөртөө одоо энэ бол одоо цагта байх бясалгалын нэг хэлбэр шүү дээ. Ингээд сайхан яг тэр байгаа тухайн нөхцөлдөө сэтгэл санаагаа төвлөрүүлж ингэж байх нь бол зөв юм шиг байгаа. За 3 дугаарт нь бол би сэрэнгүүтээ бол одоо баярлалаа, талархлаа гэдэг алтнаар их дэлхий төрүүлж өсгсөн ээж аав надад одоо заяагцсан үр хүүхэд надтай таарлцсан одоо энэ ертөнцид таарлцсан бүхэндээ бол одоо баясаж талархаж бол ингэж инээмсэглэдэг. За ер нь бол 3 минут одоо ингэж инех юм уу одоо инээмсэглэл төрүүлэх нь бол ад жаргалын гормоныг бид маань одоо боловсруулж яадаг юм сайн зүйл. Үүнээс гадна өөртөө одоо тэгээд жоохон мотивац өгчгөр зэрэг чинь тэр өдөртөө л одоо сайхан сэтгэл санаа сайхан ядчил урам зоригтой ингээд явна. Тэгээ гараа ажилдаа явахдаа ч гэсэн одоо орчин тойрныгоо мэдрэхтэй сайхан нүдээр харж баярлаж талархаж ингэж хүлээж авч явах нь зөв болов уу гэж боддгоо. За ингээд та бүхэндээ амжилт хүсье.